Хүүхэд нас жаргал дүүрэн өнгөрдөг гэж юу? Та үнэхээр тэгэж бодож байна уу? Энэ тухай хамтдаа ярилцъя. Тэрслүү яриа подкаст. Сайн байцгаана уу? Бүгд өдрийн төргий. Ингээд ээлжид подкастаараа уулзж байгаадаа маш их баяртай байна. За өнөөдөр бид сониуч зан юунд хөтэлдэг вэ? За төрсгөө байх нь ер нь сайн юм уу, муу юм уу гэх мэт маш олон талын зүйлийг ярих гэж байна. За тэгээд бид төрсгөө сахилгагүй гэдэг хүүхдүүд айгүй ихэд юу гэдэг болохгүй томоотой бай, даруухан бай гэх мэтэр одоо хүүхдэд тэгж сургаж хүмүүжүүлдэг тий. За гэтэл одоо юу гэдэг энэ бүхний цаана хүүхдэд ямар санагдав? Хүүхдэд яаж нөлөөлдөг вэ гэх мэтийг бид өнөөдөр ярих гэж байна. За ингээд ихтэй хэдүүл яг ойлголтоос их тэгж бодож байна л да. Төрсгөө хүүхэд гэж яг юу хэлээд байгаа юм бэ? За эсвэргээрээ бас даруухан томоотой байх гэж яг юу хэлээд байгаа юм тий. За эндээс эхлэе. За миний бодлоор төрсгөө хүүхэд гэж нөгөө ээж ахуйг нь ордоггүй хүүхдийг л төрсгөө хүүхэд гэх байх л та. Тэгээд байж болох зүйлээс эсвэл юм хэтрүүлж идэх юм уу тийм хүүхэд төрсгөө хүүхэд гэж шилжиж магадгүй. Тэгээд тэр нь нөгөө талаар ээж аавынхын хувьд бол ингээд тэр хүүхдийг өөртөө тааруулах гэдэг нэг хэлбэр гэж би бол бодож байна. Миний хувьд бол юу яагаад юм л та одоо хүүхд ч нөө цаанаасаа л нэг төрөлхийн тэмдэг сониуч зантай байдаг юм шиг байна тий. Одоо энэ одоо яг ямар учиртай энийг ингээд таглаа тавьчих юм бол энэ юу яагаад ингэж хожтой байгаа юм бол гэдэг ч юм уу тий. Тэгээ ингээд сониуч зангаараа тэрэнд хандаад ингэж байж тэл нөгөөх нь томчуудын нүдэнд төрсгөө сахилгагүй нэг болждггүй гар шиг ингээд харагдаад байдаг тий. Тэгэхээр одоо та нар сайн мэдэх байх л дээ юм багадаа ингээл нэг баг төрсгөө сахилгагүй нэстэй болж бүтэхгүй гар нэстэй яаж одоо хүн болоо гэл айгүй хилэлдэг хүүхдүүд харин ч бүр ингээд том болсныхаа дараа амжилттай ажил төрөл бүх юм ингээд айгүй сайн мэддэг болсон тийм хувь хүн талаасаа ч гэдэг юм уу алдаа оноогоо айгүй сайн мэддэг ийм болсон байдаг. Тэгэхээр ер нь яг энэний цаана яг хүүхдийг ер нь яаж мүжүүлэх ёстой юм. Сахилгагүй байна гэл тийм дуугаа чимээгүй гэл бүтэн хааж боогоод ах зөв юм буруу юм уу? Ер нь яаж хүмүүжүүлэх хэрэгтэй юм. Түрүү ярьдаа шүү дээ хүн хүүхдэд ер нь ингээд сониуч зантай байдаг гэдэг төрөлхийн. Тэгээ хүн болгоо ер нь тийм сониуч зантай байдаг. Тэгээ сониуч зан бол ингээд хүний нөгөө шинийг гэрлэх шинийг тийм санаачлах тийм хөдөлгөх хүч нь болд юм байна л да. Тэгээ тэрийг харин бид нэр ингээ бага хат нэг унтраагаад болохгүй бойл тийхгүй ингэхгүй гэдгээр гэж хэлснээрээ тэр хүүхдийн сониуч занг унтраагаад байдаг гинэ. Юу дөрсгөө хүүхэд гэж бид нэр яриаддаг. Гэхдээ яг цаад мөн чанартай угаасаа хүүхэд томоотой байх ямар ч тийм төрөлхийн боломжгүй. Бид нар одоо нөгөө дөрсгөө зан гэж яриад байгаа нь хүүхдэд бол үнэндээ ингээд бид нар чинь одоо 2хан жил амьдарч үтсэн ч юм уу хороо дээр ингээд анх амьдарч эхэлж байгаа ш. Тэгээ ингээд харахаар юм болгон сонирхолтой үзэж хараагүй юм байгаад байдаг. Тэгэхээр нөгөөдөг чинь нэг барьж үзмээр байдаг, нугалж чугалж үзмээр байдаг ч юм уу, хазж үзмээр. За тэгэл нэг юмыг ингээд хийж үзээг юм хийж үзчихмээр санагдал ингээд бүгдийг амьда туршиж үзэл яваад байгаа юм л та тийм. Угаасаа хүн чинь тэгжиж л сурахаас биш ингээд хараал ахаар за ингэдэг юм байна гэд бид нар мэдгүй бид нар ч гэсэн нэг шинэ юм сурахтаа заавалчгүй ингээд хийж үзчихээч ч юм уу. За яг бид нар одоо том болцсон хүмүүс бол бас ингээд уншаад хүн амнаас асуугаад ч юм уу мэддэг. Хүүхэд бол ингээд бүгдийн заавал өөрөө хийж үзчихээж тэр нь хамгийн ихний суур болоо тэгээд цаашаа тэр ойлголт нь гүнзгэрээ явт юм л. Тэгэхээр тэрийг эцэг эхчүүд маань нөгөө сахилахгүй зан ерөөсө зүгээр суухгүй байна гэл томоотоо дуулахтаа яг дөрөв өөртөө тааруулаад гэж хэлдэг шиг. Одоо ингээд саадулж янз бүрийн юм асууж шалгаахгүй ингээ юм ингээ өмүүлээд янз бүр болгоод сандаачаад байхгүй ингээл чимээгүй хүн суучлаа гэвэл ингээд болох гээд байгаа маань яг бид нар өөрсдөө амин хуваа бодоод өөртөө амраа харсан л юм болчиход байгаа юм л та. Тэр нэг хүүхдийн сониуцсан бас нөгөө нэг 20 төгтөө ингээ энэ юу вэ гэж хэлдэг шүү дээ. Тэгэл цаашдаа ингээл яагаад ямар учраас гэдэг байгаа нь хүүхдийн яг сониуцсан ингээ илэрлээ юм л та. Тэгэл тэрэн дээр бид нэр ингээд уг нь ачаал бодол өгөөд хүүхдтэйгээ харьцах хэрэгтэй. Яг тэр үед нь бид нар ингээ өөртөөхөө нэг тав дахь бодоод за дараа ч юм уу цаашаа ч юм уу ингэдэгээрээ бид нар хүүхдийнхаа тэр сониуцсан ингээ унтраадаг. Тэгээ бид нар юу нэг алдаа байдаг юм шиг эцэгчүүдийн хүүхдтэй болохгүй бойл наа чин дими гэж шууд дандаа ингээд болохгүйгүй гэдэг үгээр ингээд хагаа ичдэг тий. Яагаад болдгүй юм бэ гэдгийг нь тайлбарлаж өгч мэдрүүлэх юм ерөөсөй байхгүй. Тэнгүүд хүүхдийн ингээд цаадхан төрлөх зан нь ямар вэ гэхээр болохгүй гэх тусам тэрийг хийх гэж хичээдэг тий. Бойл гих тусам тийшээ ингэ зүтгээд байдаг юм байдаг штэ. Юу гэдэг одоо за чи энэ эндүүн төрж болохгүй шүү гэж хэлчих юм бол нөгөө хч эндүүнд нь хурж үтмээр байдаг. Тэрнээсээ болоод юу гэдэг төлөж юм үү тий. Тэгэхээр тэрний учир шалтгааны нь л одоо тайлбарлаж өгөх хэрэгтэй юм шиг байна тий. Тэр нөгөө саяны ундрахчийг хэлдэгсэн нөгөө хүүхэд яг өөрөө хийж үзчихэж гэдэг айгуу чухал хүүхэд өөрөө ингэ байрж хаарж мэдэрчиж энэ болох юм байна болохгүй юм гэдгийг мэдрээ. Тэгээд яг тэрэн дээр нь тулгуурлаад ээж аав нь одоо ийм учраас болдгоо юм гэдгийг хэлж өгөх хэрэгтэй юм шиг байна. Шууд бойл гэж ингэж хязгаарлахын оронд тий. Тийм тэр тэгээ нөгөө бас сахилгуутлыг дандаа нөгөө өөртөө албаар хийгээд байгаа юм шиг албаар ямар нэг юм эвдээд байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэгээ би өөрөө ингээд бага насаа ингээд бодох юм бол би
ингээ шүүгэнүүд ингээ бахам ингээ мултлаа ичдэг байсан байна. Тэгэл намайг ч өстө чанга гартай өстө. Хин эвдэлсэн бэ гэж дандаа л би эвдэлчдэг. Гэтэ би тэр ингээд би нэг заавал эвдэлэндээ гэж байгаа чангаар чойрс эвдэлж байгаагүй. Тэгвэл надад яад юм бол энэ төр эсвэл нэг жоохоо л ингээ татсан чил эвдэрдэг ч юм уу. Ерөөсөө тэгэж албаар бол хийсэн байхгүй гадаг байхгүй юу. Ингээд туршиж үзэн гэхэр хүүхэдтэйгээд туршаад алдаад оноод дахиж давтаж тэгжиж л харин хүүхд үн сурдсан юм шиг байгаа тийм. Тэгэхээр бид нэр хүүхдтэйгээ яг энэ хэрэгцээ энэ дээр Тийм тэгэхээр чи хүүхдүүдийг уул нь бол хүүхдийн хувьд маш их алдчихж тэрнээсээ ингээд суралцах хэрэгтэй байгаа байхгүй тий. Гэтэл бид нэр хүүхдээ алдчихгүй, ингэчгүй, тэгчгүй гэж бүр тэрийг нэгэ хамгаалах тусам нөгөө хүүхд чинь биеэрээ мэдрэх тэр боломж нь улам ингээд хязгаарлагдаад зүгээр үгдгийн эцэгчүүдийн тийм нэг одоо болохгүй гэсэн хаалтны цаанал байгаад байдаг. Яг нөгөөтнийхөө утга учир мөн чанарыг нь биеэрээ мэдрэхгүй өнгөрчдөг тий. Тэгээд тэр чинь бүр амьдралаар гараад ирснийхаа дараа яг жинхэнэ эцэг нь ингээд 50 орчин гут яхаа мэдхэ бэлдэг ч юм уу. Яг тиймэрхүү л дээ. Уг нь тэгээ томчууд чинь бид нар өөрсдөө нөгөө алдах хэрэгтэй, алдчихж ихэм сурна гэдэг хүртлөөсөө хүүхдүүд ерөөсөө нэг тийм алдуулах дургүй юм шиг ханддаг санагддаг шүү. Эцэгчүүдээ нэг зөрчилтөө юм хүсэж идэг л та. Бага багт нь болохоор бид нар ингээ өөрснийхөө амрыг хараад чимээгүй томото байлгамаар санагдаад нөгөө хүүхд маань янз бүрийн юм саяных шиг туршиж үзээд магадгүй юм эвдээд ч юм уу ингээл болохгүй юм хийгээд болдох ч юм тэр чи өөртөө бол дандаа болохгүй ч юм хийсэн бай болсон ч юм хийсэн бай тэр бага насны хүүхдийн хувьд бол өөрт нь яг хэрэгцээтэй юм нарыг хийж дараа нь хэрэг болох туршлага ч юм уу юм цуглуулж юм л уг нь амьдаа танин мэдээд яваад байгаа тий тэрийг ингээд болиулах гад ингэсээр байгаа зүйлдээ нөгөө хүүхд маань за яг зарим нэлээд ингээ өөрийнхоороо хүүхдүүд нь бусдаасаа илүү нөгөө одоо ээж аав үгэнд ордгоогүй бараг бид нар муучлах янзтай байдаг хүүхдүүд тий тэд нар ингээ арай сэргэлэн хэвээр үлддэм байж гэхэд ихэнх нь нөгөө нэг таньж мэдгээ дотроос нь хатгаад ингээд юм яваандаа ингээ унтраад яг нөгөө бидний хүсдэг томото өнгөт болчихж байгаа байхгүй ингээд нэг төвөг бахтаахан тэгээд байж идэг. Тэгэнгүүт нөгөө том болсон ань эргээгээд нөгөө түлээс шал өөр юм хүсээд манай энэ одоо нэг нурмаасан гэж сэргэлэн байгаач. Ингээл тэрдний хүүхдөөсөө сэргэлэн ч гэдэг юм ингээд нөгөөдөл нь яг хүссэн шиг нь хүн болцсон багт эргээд нөгөөхөө ингээд буцаага том болгон зэмлээд эхэлдэг айгу тийм зөрчилтөө утгагүй юм болоод байгаа. Тэгэхээр яг нөгөө юу гэдэг дандаа л дээрээс нь ингээд цархааталтай байлтай ч юм уу бүх юм ингээд чиглүүлээд бүх юм ингээд дээрээс нь ингээд тахлаар хүүхэд нэгсэндээ хайрцаглагдаад тэрнээсээ гарч чадахгүй илүү одоо юу гэдэг бусдын одоо шийдвэр гаргах чадахгүй бусдын үгийг л сонссон хүлээсэн тийм байдалтай баг хүлээ авах шиг болчдөг байгаа байхгүй юу. Гэтэл яг бидний одоо үгд уншиж өссөн ном зохиол бүх юмнууд дандаа иймэрхүү байдлаар өссөн тий. Эцэг хийх хүмүүжлч гэсэн юм бол дандаа л юм зэрхадах маягтай ер нь тий. За тэгтэл одоо юу гэдэг сүүлийн үед одоо гадны ном зохиол аяг орчуулагдаад ингээ гарч ийн. Энэ миний судалт тоглох ном гэдэг энэ номын үед бол ерөөсө харж байхад хүүхэд зүгээр л ингээл тоглонгоо л аягүй олон юм сурчгаар тий. Ийм одоо концепт юм ном байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эцэгчүүд сонсоод юу гэж бодож байгаа л та. Тоглонгоо ингээд юм сурч мэднэ гэдэг тэгэхээр би энэ тоглоом дундаас хүүхэд юу сурах юм бэ гэсэн нэг юм жоо хамлалтай байж магадгүй. Тэгэхээр бас энэ номыг хүүхдэд яаж суралцах юм? Эцэгчүүд тэгвэл хүүхдээ яаж дэмжиж өгөх юм те тэр талаар бас ингээд цусгаан хэлээд өгч байна. Жоохон хүүхдтэйгээ ажиллах гатагаа хийж аваад болохоор яг ингээ хүүхдэд өөрийнхөө төр мэдж байгаа юм хүүхдтэйгээ ингээд хүүхдэд туршиж үзэж яг ингээд ийм юм бэ гэж мэдхийнх нь өмнө шууд хэлж өгöd тах шиг байгаа. Тэгэнгүүт хүүхдүүд ингээд шууд нөгөө төрөний хэлдэг шиг шууд ингээд хүлээгээд авчдаг болохоор өөрийнх нь тэр нөгөө шорын мэдий гэсэн хүсэл нь жоохон унтраад ах шиг байгаа. Энэ ном болохоор хүүхдтэйгээ олоолаа тоглож болно, цөөхөлөө тоглож болно. Тэгээд гэр бүлэрээ тэгээ агаар тэгэл ойд гэртээ голын ирэг дээр нь хааж туршиж болохоор маш олон туршилтуудтай. Тэгээ энэ туршилтынхаа явцад л хүүхүүд байгальтайгаа танилцсан, өөрийнхөө тэр нөгөө төвчээртэй байдлыг олж авна гэх жишээний энэ ном байна. Жишээлх юм бол одоо хүүхдүүдтэйгээ ойд явж ийлээ гэж бодоход тэр модны насыг хэмжиж болж байгаа байхгүй. Одоо бид нар одоо жишээлх юм бол одоо хожуулыг ингээд тэр голынхон тойргоор нь насын баримжаалдаг шээ. Тэгвэл угаан модыг яаж хэмжих ингээд тэгэнгүүт энэ дээр аягүй хөөрхөн тайлбар байгаа. Ингээ уцаар ороод үзээд тэгээд уртыг хэмжээд тэгээд метртэй ингээд тавьж ягаад тэр гарсан тоогоо 2.5 4 яг тухайн модны нас ойролцоогоор гардаг байхгүй. Тэгээ саяхан бид нэг хүүхдтэй яа тэгээд туршижсэн чи хүүхдүүд бүр амар сонирхож байсан. Миний мод 50-д настай, миний чиний 30-д настай гэл. Тэгээд тэн дээр ингээд хүүхдийн тэр сониуц зангийг хөгжүүлэхэд яг тохирохоор юм шиг л надад. Манай эцэгчүүд нөх хүүхдээ хөгжүүлнэ гэхээр ихэнх нь бас ингээ бүр дээгүр юм бодоод шууд ингээл багаас нэг юм цээжлүүлэх гэдэг ч юм уу ингээл тоон үсэг заах гал тгээ яваад тэгтээ. Тэгтээ яг үндэ бага насны хүүхдийн танин мэдхүү гэдэг чирс бүх юм хамаардаг. Тэрийг бас энэ номоос эцэгчүүд ер нь харахаар ойлгох. Би бас ихэндээ энэ номыг ингээд харж эхэлж байхдаа гайхчихсан үе энэ ч одоо нэг тоглоом гэдэг ах юу гэдгийг те. Тэгээд бүр ингээд энэ маань 0-6 хүртэл насны хүүхдүүдэд гэд байгаа. Тэгэхээр ч одоо бид нар 0 юм уу 1 настай хүүхдтэй баг юугаа тоглож юугаа заах вэ гэл баг ингээд чимээгүй нэг идэл унтаал уйлал байж идэг гэж ойлгодог штэ жоохон хүүхдийг.
Тийм тэгсэн чинь тэр насандаа хүүхдүүд юу вэ? Бараг биднээс илүү те. Бид нар бол одоо нэг шинээр сурж мэдэх юм маань харьцангуй ингээд жоохон итгэх нь удаашрсан том болоход яс юм дээр бага насандаа хүүхдүүд хамгийн итгэвтэй амьдралынхаа өөр ямар ч цаг үе тийм их итгэвтэй суралцдаггүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чи энийг ингээ эргүүлээд тэгж бодож байгаа яг энэ номоо өөрөө хараад ямар юм хийж тоглохоор ингээ харахаар айгүй тодорхой болно. Хүүе энэ 2 настай хүүхд чинь нэрээ юм болгон сонирн байд юм биш те. За одоо ингээл бидний дуу чимээнүүд вэ те. Зүгээр нэг өрөөцөлгөөний хүмүүсийн ярьж байгаа дуу чимээ байж болно. Гаднаас нэг хүн ирээд ярьдаг ч юм уу. Шал өөр сонсоогүй амтны чимээ. За ингээл баг хаалга хаагдах нэгдэг ч юм уу. Тэр болгон чи баг жоохон хөтлөхөөс бүгдийг ингээл цуглуулж аваад өө ийм дуу чимээ бас байдаг юм байна. Ийм өнгөч гэдэг юм ингээд бүх юм. Эсвэл нөө янз янзын гадаргуунууд те. Тэд нар хүртэл тэр хүүхдэд чи ингээд танин мэдэх болчтой юм л да. Тэгэхээр бид нар аль болох ингээд чимээг үнийг байдаг л нэг газар нь дуугаа унтуулаад ингээл байгаад ахихаа орон нөгөө хүүхдээ яг хуу саяны юм болгоныг аль болох илүү олон янзын юм мэдрүүлээд өөр орчинд аваачдаг ч юм уу эсвэл ингээ өөр янз янзын юм тэмдрүүлж үзэх юм уу эсвэл ингээл үр дээр аваад ингээд янз янзын хөдөлгөөн их хүүхдээ тэрхэт хүртэл ингээ тэр хүүхдүүд ингээд дандаа хөвтөжсэн хүүхдийг за ингээд өвөр дээр авахаар тэр хүүхд чинь ингээд өндөөгөө тэрхээр нөө харагдах орчин бас шал өөр болоод Тэгтээ байдлаас харж ирсэн юм босоод харин тэг бүр айгүй нөлөөтэй байдаг гэнэ. Одоо ингээ хүүхэд хөлд орон юу хөвтөж байгаа нүг суудаг болдог ч юм уу ингээ толгоогоо даадаг болохоор тэр хүүхдийн хувьд бас амар том нээлт болдог гэж байгаа байхгүй юу. Яг ингээл хөвтөж явах зөвхөн нүднийхээ өмнөх орчныг тэр хавьд байгаа юм нар харна те. Өндөгөөд ингээ толгоогоо эргүүлдэг болонгууд нөгөө хүүхдийн хувьд ертөнцийн бүр тэлээд ингээ айгүй их танин мэдгүй. Тэгэхээр энэ дээр л бид нар жоохон ингээд дэмжиж одоо за арай том хүүхдээр ярил л да 3 настай хүүхдээ ч юм уу 5 настай хүүхдээ ингээд гэрт нь байлгаал ингээд байвал ямар байх вэ те эсвэл ээж аав нь ингээд гадаа салхилахтаа хүртэл ингээд юмыг яг чиглүүлээд юм яриад анхаарал хэмцээд энийг хардаа энэ юу тийм бенч гэдээ ярилцдаг юм уу эсвэл нэг ойд аваачихтаа хүртэл дуугаа ингээд ээж аав нь тусдаа явах нэг өөр яг хүүхдтэйгээ юм болгоныг ажиглаад хараа явах бол тэр хүүхд чаал өөр нөлөөтэй. Нэгсэндээ хүүхдийн сониуч зан дээр дөрвөлөд хэрэгтэй мэдээлэл нь өчөж байгаа гэсэн үг л чинь тий. Тийм бид нар сониуч зан дээр дөрвөлөд баг хүүхдтэйг ер нь хааш нь л хааш нь хөтлөд баг юу л бол юу зааж болохоор байгаа байхгүй юу. Бид нар ч ингээ юм заах гэрээ заавалчгүй шууд ингээл суулгаж агалмаа ийм гэл баг нэг шал өөр хуучин ойлголттой боддог. Зааж байгааг нь мэддэхгүйгээр зааж болохоор байгаа байхгүй тоглоомор. Айгууд сугаатаа нөгөө хамтдаа ингээ хөвгчлөлтөө нөгөө тим түүхтугс дуртай штэ. Тэгэхгүй май суу за одоо энийг заа гэх юм бол тэд нэг сонирхов. Тэр тоглоомын агаар заана гэдэг л яг тэрийг хаад байгаа шиг байна тий. Жишээлбэл одоо хөөцөлдөж тоглож байхдаа дүрм журам тэрэн дотор барих юм тий. Тэгээ найзтайгаа яаж харилцаатай байвал одоо бидний тоглоом гоё байх юм. Эсвэл шууд ойлголцохгүй явах юм уу? Тэр тохиолдолд ээж аваа яах юм тэр ч юм уу. Тэр тоглож байгаа явцад бол хүүхдийн тэр хүмүүжлийн бүр суурьнд яг тэмдэл явагдаад байгаа. Тийм тоглоомыг чи бид нар ингээд бараг нэг сатааруулаад хэсэг саатуулаад ингээд байх юм гэсэн ойлголттой шүү дээ. Ерөнхийдөө нэг зугаацах зориулттай. Тэгсэн чинь хүүхдийн хувьд бол тэр чинь тийм биш ээ. Шаал өөр юм байна гэдгийг бид нар бүгдээрээ ойлгож нэг тоглоомд нь айгүй ач холбогдол өгч өөрснөө баг хүүхдтэйгээ цуг тоглох хэрэгтэй юм бэл. Тэр хүүхдүүд ч эцэгхээс айгүй их асуудаг штэ томрог тусмаал тий. Энэ тэнгэр яагаад ийм одоо үйл ингээ гараад байгаа. Энэ яагаад ингэсэн гэл тий. Тэр болгоны хариултыг бас мэдэхгүй гараад байдаг. Одоо жишээлх юм саний ярьсан тэр модны насыг гэл тэгтэл одоо ойд явж байгаа бол энэ мод хэдэн настай юм бэ гэж асуут бид нар мэдэхгүй штэ тий. Тэгэл нэг худлаа нөө эцэг их гэдэг утгаараа аав ээж юм чинь бүхний мэдэх ёстой гэдэг утгаараа нэг таамаглаад ч юм уу худлаа өнөө нэг юм хариулт заавал хэлдэг мэдгүйгээ хэлж чадахгүй. Тэгэхээр энэ бол юу гэдгийг зүгээр л тоглонгоо зүгээр л ингээд юу гэдгийг энгийн тий энгийн тийм цаанаасаа ингээд бүр ном дэвтэр дэлгээд ингээд хүчрэггүй амар ингээд яагаад ах юм байхгүйгээр л ингээд хэрэгтэй мэдээлэл өгч юм байна л да. Жишээлх юм бол зүгээр нөгөө усан дотор хүнд хүнгүй юмыг хийгээл живдүнэ живэхгүй байна уу гэдгийг харуулаад хүүхдэд аягүй сонирхолтой зүйлсийг тайлбарлаад бид нар чинь багада тэгэл гол хэрэгэр чинь баахан нэг саасаар зармав хийгээл голоор явуулаад тий хажууд нь баахан чулам болваар гэрмэр яриад ер нь бол байгаль дээр юу их тоглох тийм тоглоом байдаг шүү дээ тий тэрэн дээр ингээд яг бид нар багада бол зүгээр ингээд тоглол өнгөрдөг гэсэн л одоо энэ ч юм бол эндээс аягүй юм сураад мэдээд авчих юм биш шүү дээ. Нэг яг ингээд тоглол дуусчдаг. Одоо цэгийг тийм тэнгүүд яг тоглоод дуусангууд нь эцсийн үндэ нэг үлдэгдэл байх хэрэгтэй байл да. Одоо жишээлбэл одоо модны халтан дээр ингээд цаас тавиад зураад үзсэн чинь ингээд зураг нь ингээд зарим нь сэрэг, зарим нь ингээд шахуу байгаа байхгүй. Тэгээ тэр ямар ялгаатай ингээд гэсэн чинь мод ерөөсө хурдан урж байгаа мод бол ингээд тэлж амжихгүй шууд ингээд задраа ингээд ам ихтэй тийм болтой байт юм л да. Тэгээд хурдан уруудаа тийм бургас ч юм уу тийм
гөлгөр гадаргуутай байдаг гэд. Яг энийг л бид нэр яг энэ хүүхдтэйг ажиллаж байхдаа өөртөө ч бас сураа явмаар юм шиг байлээ. Тэг хүүхдүүдтэй ажиллуулж явах тэр ямар хөө эмоц гарч байгаа юм. Хүүхдүүд ер нь юмыг айгу эмоцтой хүлээж авдаг. Тэг бид нар болохоор бидний хувьд одоо мэддэг зүйл байгаа шүү дээ, тий. Тэгэхэд хүүхэд ямар гоё вэ гэж гайхаж хаад ээж аваас гэж бас давхар тэгж явах хэрэгтэй байна. Энэ бол яг хүүхдийг өдөөх хэрэгтэй хамгийн чухал зүйл юусэн. Энэ модон дээр давирхаа байна гэж одоо хүүхэд сонирхоод ээж нь тийм ээ хоёлаа энийг одоо амсаж үзэж юм уу? Бүр яг ингэж л өдөөх. Тэг хүүхдүүд бол хамгийн анхаарч байгаа юм тий. Тэг хүүхдийн хувьд хамгийн анхаарч байгаа. Тэгэхгүй магадгүй тэгж яах нийгмийг хүүхэд гайхал ингээл бидний ямар ч гайхгүй юм байж магадгүй ш. Тэрийг амар гайхал хэлэхээр нь бид нар гэл тоогоо яах угаасаа тэгдэж штэ гिचх юм бол тэр хүүхэд чинь дараагийн удаа за нэг 10 дахь удаагаас ч юм уу 5 дахь удаагаас дахиж тэгж за ингээд дэмий юм байна гэд тэгээд нөгөө сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй ингээ болоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд тэгэхээр нөгөө нэг сониуч цан цаашаа унтраа авчихна. Бид нар тэгэхээр ерөнхийдөө айгүй их тийм алдаа гаргах тийм шиг санагддаг. Нийтлэг. Тий, нэг хүүхдийнхээ хэрэг нэг чихнийхээ хажуугаар өнгөрөөд нэг за айхтар тэгж унтраадгүй маа гэтэл нэг чихнийхээ хажуугаар өнгөрөөд үл тоогоод өнгөрчдөг. Тэгэхээр хүүхд чинь нөгөө ямар нэгэн юм мэдэж авахаар тэрийг заавал ингээд нөгөө хуваалцаж илэрхийлэхээр илүү нөгөө нэг бүр илүү сониуч цан төрөө дараа дахиад илүү гоё юм олж харах юмсан. Дахиад нэг юм олж мэдээд ээж авдаа хэлэх юмсан гэд заавал хуваалцчих санаа намардаг. Тэгэхгүй ганцаар ямар гоё юм бэ гэж бодоод л ингээл өнгөрчих юм бол тэр хүүхдэд тэр нэг тийм гоёор яг тийм тоод үлдэхгүй. Тэгээд нэг хүүхдийн тэр тань мэдэх тийм сонирхол тийм тэр сониуч зан ерөөсөө тэр унтрна гэж уг нь багнаас нэг байхгүй байх шиг байгаа тийм. Бүр ингээд өдөржингөө ингээд парк дээр тоглолцоод оройн бүр дээшээ доошоо шатаар ингээд гүгэдэг шиг бүр өстө нэрээ. Тэгж бидний хувьд хөндлөгөөс ажиллаж хаад ёо ядаргаа байгаадаа гэж бодмоор тэг хүүхдүүд бүр тийм ирчвч байгаа байхгүй тий. Тэднэртэй тэрэн дээр л бид нар сайхан ажиллах хэрэгтэй юм шиг байна. Эцэгчүүд одоо ялангуяа эрэгтэй хүүхдтэй эцэгчүүд үдээ сахилахгүй төрсгүй хүүхдтэй яаж харьцах вэ гэдэг нэг асуудал одоо бүр толгойн өвчин болсон байдаг штеп. Тэр үдээ одоо сахилахгүй тал ингээл хэлэнгүүт нь ёо чи одоо болооч ямар хэцүү юм бэ гэл нэг бол загнана нэг бол нэг хилж үзнэ тий. Тэгээд одоо өөрөө яах хэвтэй ер нь энэ хүүхдтэй яаж харьцах хэвтэй. Сониуч цан гэдэг болохоор бага насны нэг тийм идэвхтэй байдалтай саяны бид нар яриадсан таньж мэдэх гэсэн юм мэдэх гэсэн ингээ хүсэлт ирмэлцэл бөөн тэмүүлэл ингээ данг цангацсан ерөөсөн тийм явж байгааг хэлээд байгаа хгүй. Тэгээ бид нар болохоор нөгөө энийг яванда нөгөөх нь унтраагаад ч юм уу эсвэл нөгөө хүүхдээ нэг хайхрахгүй яг бид нар нуулгүй хэлэх юм бол хайхарч чаддгүй шүү дээ. Ингээд цаг заваас ч болно. Одоо жишээлбэл би хүүхдийн хэлсэн ямиг нэг тэгсэгээл нэг сонсчдаг. Тэгсэн мөртлөө ингээд яг том хүн одоо та нарын нэгэн ч юм уу надад нэг мэлэхэр би айгүй анхаарлаа хандуулаад ингээд өөрийгөө 100% зориуллаа. Тийм үг гэдэг ингээд шал өөр ингээд ярилцаад айгүй том хүнийг болохоор шал өөр хүндэлж өөр харьцаад байгаа байхгүй. Хүүхэд маань нэг тийм хэлээд ирэхээр амын таглаад өнгөрөх юм уу заримдаа бол баран ингэж чихгүй юм шиг ч явж байгаа ээж аваагаа зөндөл харж исэн дэлгүүрт хүүхэд нь ингэж нэг юм хэлж байгаа хгүй ээж та надаа ийм ном авч өгсөн те гэл хэлсэн чинь нөгөө ээж нь урд нь алхаалгаа нөгөө хүүхдүүр ингэж 5 6 7 8 хэлж байгаа уг нь айгүй хөөрхөн нөгөө та тэгсэн те гэдэг байгааг ин харин тиймээгээд хэлэхгүй ээж нь ингэж шаал өөр урд нь ерөөсөө сонсон л байж таараа штэ тэгэхээр ингэж за яах вэ ингэж хэлсэн хэлээгүй яах вэ ингэ яваад эн чинь ингэж яг бид нэр нэг тийм өөрснөө анзаардаг болохоос тэр хүүхдэд ингээд айгүй цаагаараа муухай сэтгэл муухай нөлөө үзүүлж байгаа хүүхэд нэг учиргүй гомдоод уйлахгүй ч гэсэндээ ингээд намайг тоохгүй байна да хайхрахгүй байна да гэсэн тийм үлдээд одоо ингээд тал талаас нь ийм ирээд хар нөгөө хүүхд явандаа ингээд нөгөө юм нунтраа тэгээд ер нь нэг жоохон сэтгэл зүүн ч гэсэн сонирн болоод ялангуяа эрэгтэй хүүхдүүд нэг тийм юу болцдог штэ нэг өмүүлээл хит юм хорлонтой ч юм шиг зарим хүүхдээс тэр чинь ингээд нэг дургуцлаа илэрхийлж байгаа юм ер нь тийм хэцүү болоод ингээ ойлголцоход хэцүү болоод аашлаад ингээд эхэлдэг. Тэгэхээр бид нар эргээл нөгөө хүүхдээ тэр хийсэн алдаагаа л засахаас эхлэх хэрэгтэй. Тийм бас тэр эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн юу бас өөр яд юм шиг байна тий. За хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүүхд хоёулаа өмүүлчлээ гэхэд за одоо болоорой гэх юм бол эмэгтэй нь бол ингээ хурдан болчих юм бол эрэгтэй нь бүү юу жигсэлээ. Тэгэхээр бас тэр эрэгтэй хүүхдийг эмэгтэй хүүхд гэдэг яг тэр тухайн онцлогт нь тааруулж бас харьцах хэрэгтэй юм болов уу? Тэгвэл та дээр нэг шинээр асууя л та. Одоо гэдэг нэг медалууч юм бүгд л юм гялтгансан ч юм гой сайхнууд байдаг штэ. За тэгээ тэр хүүхдэд аягүй гой сайхан харагдаад энэ яадаг юм бол ийдэг юм бол ингээг гарсан бол гэд тэрийг магадгүй ингэж оролцож байгаад эвдээ алчлаа. За тэрийг одоо нөгөө дараа нь өвөн ч юм буцаад л нөгөө байхгүй байгаа мэдэн штэ. Тэр хүүхдэд тэр тохиолдолд медалаа ингээд нуучлаа. За дараа нь одоо ээж юм хэнийг нь олоо мэдээд тэр хүүхдэд тэгснийг мэдлээ. За тэр тохиолдолд яаж харьцах вэ?
ер нь бол хүүхдийг одоо ингээд алдаа хийхэд нэг тухайн үед нь хэлэхгүй бол хэсэг хугацааны дараа загнах юм бол юуны төлөө загнуулаад байгаа ч хүүхэд юу нэ ойлгодоггүй гэдэг чинь ер нь тий би хизээ тэгсэн угаасаа санахгүй ээж намайг зодчих л гэж хүлээж байгаа юм загин жил гэж хүлээж байгаа юм тэрнээс биш би тэгсэн чинь тэгсэн би одоо намууна гомдоцсон болохоор тэгээд намайг одоо намууна гомдоолоо гэж загин жинда гэж ер нь хүүхэд бодохгүй тухайн үед намайг загнаад энэ яасан сонийл гэж хүүхэд хүлээж байгаа эсвэл ээж намайг загнаад муухай ч юм уу тэгэж хүлээж авдаг гэж би уншижсэн юм биш үү. Саяны тохиолдол бас л нөгөө нэг юм явагдаж байгаа байхгүй бид нар хүүхдээ шууд ингээл загнадаг энэ саяных болохоор одоо айдас байна л гэсэн үг тэр хүүхэд нь тэрийг ингээд нуух шаардлагагүйсэн хэрвээ ээж аав нь яг бидний одоо хүсээд зориод яриад байгаа шиг харцдаг байсан бол өө ингээд санамсаргүй ингэж жагаад эвдэлчлээ гэхээр нөгөө ээж нь ч гэсэн тэр загнад зандрал эвдчихлээ гэл зориуд эвдсэн юм шиг загнаадахын шаардлагагүй. Тэгэхээр өмнө нь нэг иймэрхүү явдлууд тохиолдож исэн ингээд хилээд димээгээ тэр хүүхдэд ингээд айдас үүссэн хэлэх юм бол загна уурлан ч юм уу. Тэгсэн болохоор л нуусан байгаа хөөх. Тэгэхээр миний бодлоор бол саяных тэр одоо нэгэнт ийм тохиолдсон. За тэгээ ээж нь за би ингээд ийна гэдгээ нэгдүгээрт мэдчих хэрэгтэй баг. Мэдсэн болвол тэгээ тэрнээс хойш нөгөө алдаагаа залруулж эхлээд хүүхдээ одоо ингээд ийм болвол битээ нууж байгаа ингээд албаар ингэхгүй л болвол ээж нь уурлахгүй ч юм уу чи ямар санаатай ингэсэн биш те ер нь цаашдаа болгоомжтой байгаараа гэ тэгээ ер нь тэгээ харилцаагаа одоо цаашдаа нөх хүүхдэд тэгж загнаад ахал болох гэж л хичээх тэгэхгүй тэгэл загнаад л за медаль эвдэхэд нуулаа тэгээ бүр тэрний дараагийн бүр тэрнээс ч ноцтой юм а тэр хүүхд цаашаа нуунал гэсэн үг юм. Тэр хүүхдээр хийж байгаа үйлдэлээс тэр нэг ээж хүүхдийн аав хүүхдийн хоорондын харилцаа нэг баг харагдаад байна шүү дээ тий. Би сая албарыг өөрхөн жишээн дээр асуулаа л та. Би энэ бадаг жижигсэн байхгүй юу? Манай өвш нэг худалдааны тэрүүний ажиллажсэн. Тэрнийх тэмдэг нь ийм гоё ром билбэртэй айгүй гоё юмсаг. Тэгээ нөгөө хүүхдэлмж айгүй гоё харагдаад нөгөө нэг тоос мос тарчиж байхад тэр нь ингээ орон дээр ангуут нь үзэж хагаад тэгсэн чинь нөгөөд ингээ мотроо амчихгүй юу нэг юм. Тэгээ нөгөө чинь шууд айж байгаа юм чинь. За одоо загин нөрнө гэл тэнгүүтээ айчаад нууцсан. Тэгээ хэд өдрийн дараа нөгөөд чинь гараад ирсэн тий. Тэгээд яг нүг манай доотлол эртээ дүүчин бүр амар сахилахгүйсэн байхгүй юу. Тэнгүүд хүмүүс чинь намайг гэж мэдлгүйгээр шууд тэрнлээ тохонгод нөгөө чинь үннээ хэлэхгүй чимээгүй тэгээ өнгөрөөч байгаа байхгүй юу. Яг тэрэн шиг юу гэдэг тэр тохиолдолд бол одоо юу гэдэг манай ээж өвөө эмч гэдэг юм уу шууд нөгөө яагаад эвдсэн гэдгийг нь сонирхохгүйгээр энэ шууд эвдэлчлээ баг санаатаагаар ингэчлээ гэж байгаа юм шиг хандж байгаа байхгүй юу. Тэр чутгаараа одоо би өөрөө тийм буруутай юм шиг мэдрэмж аваад ингээд нууцсан байх шинэ тий. Яг тэрнтэй адилхан бас нэг жишээ нь болохоор бас ингээд нэг борцог хийж агаад тэр нэг борцоо ингээд хойдаад ингээд бөөргөлч хөрдөг чинь бууддаг штэ. Тэр чи хүүхд мэдэхгүй нэг гоёл бөөргийн борц гэж бол гоёл юм санагдаад ингээд хойдаад ингээд хийцэн чинь нөгөөтгөн буудаад буу юм болж байгаа байхгүй. Тэнгүүт томчууд бол эсрэгээр нь ахаал энэ бол ингээд албаар юм хилээ мэлээ чи өст арай мараа гэж ингээд шууд шийтгэх хэм маяг руу орчих учраас хүүхд дараа нэг үннээ хэлэхээс одоо юу гэдгийг төвөгшөөх ч юм уу эсвэл бол аль болох тийм нээлттэй байхгүй л хичээдэг юм билээ л дээ. Наад дээр чинь бас нэг жишээ гэхэд нөгөө өөр нэг хүндлэнгийн хүн өмөрөх чинь бас тийм жишээ болох юм. Би нөгөө нэг гэртээ нэг юм бөмбөлөг гэсэн баг дотор нэг цастаас ихсэрдэг бөмбөлөг байдаг шүү дээ. Тэрийг тэгсэн чинь манай дүү ингээ унгаа хагалцсан байна л та. Тэгээ би ингээ очисон чинь хагалцсан. Хүү яний хин хагалчаа гэдгсэн чинь манай ээж тэгж явах. Би хагалцсан. Тэгсэн чинь яг үндэ бол манай дүү ингээ хагалцсан байгаа байхгүй юу. Өөрөө бас үннээ бас хэлжүүлээ л дээ. Тэгэхээр бас Тэгээ энэ дээрээс бид нэр ингээд амар шудраг ус хандлага нь ингээд бас харагдаж байгаа. Одоо үнэхээр би ингээ өөрөө хагалцсан байх юм бол би өөрийгөө уурлахгүй штэ. Өө өстэй гайтай ингээд хагалчлаа гээл нэг өөрийгөө бараг өмөрөх маягт бараг л ингээд яачлаа альтраад яачлаа. Энэ дээр хин тавьсан явахаа нэмэрэл бараг заримдаа тэгдэгч тэгсэн мөртлөө яг тэр адилхан үйлдэлийг хүүхэд хийх юм бол бид нар ихэнх л ер нь ихэнх ээж авал үгэл. Одоо яг бүгдийг нэг хэлээгүй. Гэхдээ нийт бидний хандлагаар бол бүгд л цаах. Нийтлэг хандлага. Гээл өстэй салгалсан яана хагалж баач гэдэг. нэг тийм онгой байдаг ш нөгөө нэг аягтай ус ингээд ширээн одоо газар дээр тавиад тэгээ тэрийг ингээ хүүхэд хөшгөлчих юм бол ээж өө өстө нэр доотхоо арахгүй гэдэг. Хэрвээ явж байгаад өөрөө хөшгөлчих юм бол өө энэ хөлтөөр хин устай аягтай устай явж байгаа гэдэг гэсэн шиг. Харин энэ хандлага л ерөөсөө яг байгаад байгаа. Тэгээд ээж аваад уг нь яг нэг хүүхдтэй яг нэг зүйл ярмаар байгаа нь бас тий. Яг энэ саяны жишээс ярихад ингээ хоёр өөр өстэй тий. Нэг нь ингээд хилдэг бол нөгөөх нь одоо юу гэдэг өмөрдөг. Эсвэл зарим нь ингээд шууд ингээд загнадаг ч юм уу. Эднэрийг л одоо уг нь яг ингээд зэгцлээд нэг л байчмаар байгаа. Тэгээд цэцэрлэг ч гэсэн ингээд цэцэрлэгийн багш нараа ноог л цагаан шугам гэл цааж хахад ээж автаа явж байхдаа за машин байхгүй ингээд гарч байгаа юм. Тэд нэг зөрлөдөд байгаа учраас хүүхэд аль нь зөв аль нь буруугаа бас ойлгохгүй байдаг.
эцэг эхчүүд одоо хүүхдээ манай хүүхд сахилахгүй дүрсгүй байна гэд. За багад нь ялангуяа тэгж тэрэнд нь гомдлох ч юм уу, тэрийн төвөгшөөхийнхөө оронд харин илүү хүүхдэн тийм сониуч сэргэлэн дүрсгүй байх тусам ингээ янз янзын юм хийж үзээд ингээд яваад тах тусам илүү баярлж явах хэрэгтэй бол гэж би бодсон. Тэгэхгүй тийм тэр чинь яагаад тэгэхээр тэр хүүхд чинь ингээд айгүй их таньж мэдэх хүсэлтэй ингээд юмыг мэдхиймсэн гэд яваад тэнтэй ингээ унтарчаагүй байна тэр нь. Тэгэхээр тэрэнд нь баярлаад энийг нь бид нар ингээд дэмжиж өгвөл тэр хүүхдтэй өөр айгүй хожимоо бүр тусна айгүй их гарна. Тэгээ хүүхэд хүмүүжүүлэн ч юм уу хүүхдтэй тоглоно гэдэг чинь ерөөсөө ээж аавуудын хувьд айгүй тийм чухал ажил байх хэвээр. Болохоос ш зүгээр бид нарын боддог саатуулаад нэг тоглоом өгöd тэнд нь чимээгүй орхих юм ерөөсөө биш. Тэгэхээр ер нь өөрсөн дээрээ бодож өөрснийгөө хүүхдийнхаа байранд ингээд тавиад бодоод үзвэл яа гэм бэ? Тэгэд манайхаа яг нэг 2 насмаас хүртэл ч юм уу нэг хүүхдийн гаргасан алдаа малдаа үл явах гэдэг жоох юм чим ингээл уушлал явдаг штеп. Тэгэл нэг 4 хөрөнгөд нэг хүүхдийнхаа гаргасан алдаа түрүүний ярьсан шиг байдлаар ингээ хандаад эхэлж байгаа байхгүй юу? Одоо нөгөө айлын нэг том баг 2 байлаа гэхэд том нь за нэг 6 мургаатай за баг нь нэг 3-тай ч юм уу те. Тэгэхэд 6 хэдийгээр 6 настай ч гэсэндээ тэр хүүхдээрээ л байгаа те. Тэнгүүд үүдгийн эцэгчүүд за энэ том болцсон юм чинь за энэ зүнцсэн юм чи тий ямар хамаатай энэ ер нь чист дүүгээ харсангүй марсангүй эсвэл дүү чи инглээ гэл те. За жишээлх юм бол юу гэдэг одоо баг дүү ингээл нэг хан ман дээр нь зурлаа эсвэл спикер эвлээ гэхэд тэр баг дүүд нэг өөр хандна тэр 6 настай хүүхэд нь бас нэг өөр хандна. Тэгэхээр зөв мө буруу юм уу? Энэ яг та манайханд тийм төгөөмөл ажилладаг шүү тий. Тэгээд бүр дүүтэй хүүхдээс бүр нэрээ хүүхдүүд бүр нэрээ амар залхацсан байдаг шүү дүүнээсээ. Тэгээ уг нь хүүхдээ бол одоо тэр 6 настай хүүхэд биш учраас одоо ээж авах нь яг ижлэхэн хандаад ээж аваа бараг илүү төлхөөдөг нэг дүүтэй харьцмаар байгаа байхгүй тий. Тэр нөгөө хүүхдэд дэмжин гэхээр бид нар нөгөө дээгүр яриад идэх гэсэн. Тэгээ энэ сая бид нар нэг ном хайлтуурдаад өнгөрлөө шүү дээ. Энийг хараад би өөр гайхчихсан юм чи ийм бид нар яг жоохон анхаарахыг л баг хүүхдэд анхаарчих юм бол яаж дэмжих үү яах вэ хийх юм унтахгүй баг хүүхдүүд өрсөн аяндаа бид нарыг хөтлөө заагаа явчихна. Энийг хараа энэ яадаг ингээл асуувал тэрийг нь бид нар хилээд өгөө явчих. Тэд нар чинь өөрснөө баг бөө ингээд сониучцсан явж байгаа тийм. Түрүү энэ ном дээр жишээлхэд л бид нар туршилт хийхээр нэг айгүй олон юм хэрэгтэй ингээл нэг сүртэй нүсэр их ажил орох юм бодооддаг. Тэгсэн чи одоо нэгэн жишээлхэд нэг цэцэгт нуугчлаа нэг өнгөнгийн цэцэг олох гэсэн нэг тоглоом гэж байгаа байхгүй юу. Тэгээ би энэ харсан чи ерөөсөө зүгээр л гадуур нөгөө хүүхдээ бид нар салхилуулаад гадуур аваа явдаг штэ. Тэгж явахдаа зүгээр хинэн төрүүлж ингээд цэцэг олж харах вэ гэд гадуур одоо 100 ялангуяа гой болцсон байгаа штэ. Тийм л юм байгаа ерөөсөө хинэн ингээд дараагийн цэцгийг за би олсон гэл тэгвэл ерөөсөө л хоёлаа уралдаж цэцэг олох гэд. Тэгээ эн чинь ингээд жижигхэн юм шиг мөртлөө айгүй ялгаатай бид нар хүүхдээ салхилуулахдаа ингээд найзтайгаа зүг нөгөө найзтайгаа буу халаад хүүхдээ зүгээр хайжуудаа чимээгүй хөтлөө явдаг ч юм уу тэгдэг штэ эсвэл нэг ээж нь уцаа оролдоод сууж идэх ч юм уу тэгэхгүй яг нөгөө хүүхдээ 100% тэр зугаалгын цагийг хүүхдээ анхаарлаа хандуулад яг хоёлаа за өстой хоёлаа цэцэг уралдаж олон шүү гэд ингээ явахаар нөгөө таним тэр орчин тойрноо ажиглаж харж юм олж харж таньж мэдэх тэр нүгээд шаал бүр эрс ялгаатай яг адилхан дагаал явж байгаа адилхан цаг зарцуулж байгаа мөртлөө тэгээ энэ дээр энэ жишээнээс яг ингээд өөрснөө жоохон бодож сэтгэхэд жоохон бүтээл чандах юм эсвэл тийм санаа орохгүй л гэхдээ энэ номноос ч юм ингээ харахаар айгу амархан ч юм шиг санаанууд зөндөө илээ. Тэгэхээр яг бидний одоо хараад төрсгөө сахилахгүй гэж оноод байгаа хүүхэд ясам дээр бодлоо юу гэдэг яг жинхэнэ хэвийн тэгээ айгу тийм бүтээлч тийм л хүүхэд болж хараад байна л да тийм. Тийм яг хэвийн байгааг нь л шинж тэгэхгүй харин илүү санаа зовх хэвээр хүүхэд нь өөрөө аяндаа цаанаасаа ингээ дүнбэгээ дуурахгүй бидний яг хүсэж байгаа шиг төрлөхөөсөө тийм байх юм бол харин ч бүр баярлах эсрэгээр санаа зовмоор юм шүү. Тийм асуудал таа. Тийм. Гэтэ бас энэ дээр нөгөө нэг бүр яг нэг тийм дүрсгүйтгэлийн бас нэг хэмжээ гэж байна. Гэтэ бүр тэрнээс бүр амар ингээд давцсан ингээд бүр одоо хүмүүжлгүй гэж ярьдаг ч юм уу. Тийм бас нэг дүрсгүй нэг сахилахгүй байгаад байгаа шүү. Сахилахгүй гэхэд бас нэг сахилахгүй биш. Тэр хүүхэд болохоор ер нь ихэнхдээ нөгөө нэг илэрхийлэгдээгүй одоо илэрхийлж чадаагүй ингээд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг маань л ер нь тэрүүгээрээ дамжуулаад тэр яалтч нөгөө нэг аав ээж нь хүүхдэд цаг зав гаргадаггүй ингээд ярьдаггүй сэтгэлийн сонсдоггүй учраас тэр сахилахгүй гэж зүрхсдэг. Тийм анхаарлын татах гад ингээд намайг анхаараач гэдэг. Энэ дээр ч гэсэндээ бас тэгэл аав ээж нь л жоохон бас буруу болоод явчихлаа л та. Хүүхдийн тэр дүрсгүй сахилахгүй гэд хүүхдийн буруу биш. Тэгэхээр эхлээд ямар ч байсан дүрсгүй сахилахгүй гэдэг одоо үгийнхээ утгыг нь маш сайн ойлгож тэрэнд одоо юг хамруулж яриад байна тий. Тэрийг ойлгож ижил хүүхдээ дараа нь яаж харьцах яах гэхлээсээ мэдэх юм шиг байна л та.
Альва юмд чинь ер нь хэмжээ гэж нэг байгаа ч тий. Тэгээд тэр хүүхдийн тэр сахилгагүй байдалд бас аль нь болох юм болохгүй. Ер нь болно болохгүйгээр ингээд хязгаарлахаар жоохон бүрхэг байдаг тий. Бүхэлэг. Тэнгүүд одоо яг тэр хүүхдийг яриад энэ тохиолдол болох юм энэ тохиолдол болохгүй юм байна гэдгийг хүүхдээ бүр яг ярилцж ижил гаргаж ирмээр юм шиг. Тий, ялгаж салгачлаа ойлгох бол бас хэтэрхий нөгөө нэг үнэхээр яг хүн ирсэн байхад ингээд ширийн дүүр мөлхөөд байлаад бас болохгүй зү тий. Тэгээ яагаад болохгүй юм гэдгийг л яг хүүхдтэйгээ ярилцгал хэрэгтэй. тий, сониуч зангийн дэмжин ингээд дүрсгүүг байна гэхээр бас эсэргээрээ ойлгоод ингээд бүр бүх юм дээр дураар нь тавиад гэж бас мэдээж тэгж ойлгохгүй байх гэж бодож байна хүмүүс. Бид нэг хүүхдтэйгээ ярилцах гэхээр л за энэ одоо юу ч ойлгохгүй яшиг шиг эсвэл тайлбарлах гэж боо юм болно гэл ингээд төгшөөгөөд байдаг тий. Гэтэл хүүхд чинь яг тулаад ингээд ярилцах юм бол бүх юмыг ойлгодог, бүгднийг мэддэг. Бид нар ерөөсөө муухай ягаад хүүхдүүд бидний үгэнд ордгоо гэхээр бид нар угаасаа тэд нартай ингээ хүн шиг ярихгүй юм чи яаж бидний үгэнд орох юм бэ? Шууд зандрал намайг одоо ирэл чи болооч ч гэдэг юм ингээл шууд ирэл тэг энтер гэл байвал би лав дургуутсан ерөөсөө тэр үхэнд нь ормооргүй санагдаж штэ эсэргээрээ. Тэгэхээр бид нар яг хүүхдэд яаж ханддаг вэ гэдгээ хэлэх өнгө аясаа ч юм уу тэр хэлж байгаа хэлбэрээ бодохгүй бол яг надад тэгж хэлвэл ямар байх вэ гэж л. Нөгөө талаа бид нар ч гэсэн нэг хүүхдийнхаа үгэнд ордоггүй ээж авч гэх юм уу те. Та удаа болоод над руу анхаарад өгөөч гэдэг. Ингээд зарим хүүхдэд баг тийм хэмжээнд тэгж анхааралд орно. Ер нь хүн гэж тоогоол яг хүн шиг яг ингээд бид нар хоорондоо ярьж байгаа юм шиг ярих юм бол хүүхэд тэрийг сонсно хүлээж авна шүү дээ. Тэгэхгүй нэг дээрээс тэгж хингч өө яах гэж ингэсэн. Өө гэд ингээл байнга нэг тийм рүү харьцаадахар чинь тэгээд хүүхэд яаж үгэнд орж яаж сонсох вэ? Тийм одоо нэг жоохон томроод ирэнгүүт нь чи аяга угаа гэсэнд орлоо да хүүхдтэй хоёулаа төлөвлөгөө гаргая гэл ингээл хүүхдээ яг ингэж хөтлөөл өгнө явах юм бол юм байна л да. За тэр өнөөдрийн подкастыг энэ үрээ дуусгах байлээ. Тэгээ да. За тэгээд сонсогчдод маань бас дор бүрнээ ер нь би хүүхдтэйгээ яаж харьцдаг бэлээ? Хүүхд маань надтай нээлттэй чөлөөтэй харьцаж чаддаг билүү гэх мэт бас дор бүрнээ тунгаагаад үзэн зээ. Тэгээд өнөөдрийн дугаарыг энэ үрээд өндөрлөе. Дараагийн подкастаар уулзтлаа. Түр баяртай. Баяртай.